За сайн байцгаана уу сонсогчдоо. Манай подкастын анхны дугаар та бүхэнд хүрч байна. За манай хамгийн анхны дугаарт сэтгэл судлалын ухааны доктор, Отхон Тэнгэр их сургуулийн сургууль хүмүүжүүлэх сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч энх хоёр за манай найз урагдан оролцож байна. За энэ өдрийн төргийа. За өдрийн мэндий. За энэ подкастыг сонсож байгаа сонсогчдод бас өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр бид хоёр бол Отхон Тэнгэр их сургуульд багшилж ийсэн. Тэгээд би уран бүтээлийн мөр хөөж гараад манай хүн бол эрдмийн мөрөө хөөгд үлдсэн ийм одоо эрдэмлэг тий оюунлаг манай найз байгаамаа. За тэгээд найз маань саяхан докторийн зэрэг хамгаалсан. За тэгээд ухаалаг сэтгэл хөдлөлгээд шинэхэн номоо сая үлгэдэ авсан. Ер нь сэтгэл судлал гэж юуг судалдгийг. За тэгээд сэтгэл хөдлөл гэж одоо гол нь юу юм бэ гэдэг ихүү асуултад бол хариулт авах болно. За сэтгэл судлал бол өөрөө шинжлэх ухаан. Сэтгэл судлалын шинжлэх ухаан талаас нь гэдэг ярил хүний сэтгэл зохимсрыг судалж байгаа. За сэтгэл зохимсар гэдэг асуудал бол одоо орчныхаа хүмүүс үзэгдлийг тусгаж аваад эргээд хариу үйлдэл үзүүлдэг ийм л процесс шүү дээ үндсэндээ. Материалын талаас нь ярих юм бол тарих л байгаа шүү дээ. Тэгээд тарихнаас дамжсан зах одоо дотоод мэдрэлийн эсүүд гэдэг ийм үйл явцыг л судалж байгаа юм. Физиологи талаасаа бол энэ одоо үзэгдэл талаасаа бол сэтгэц ухамсарын үйл ажиллагааг судалдаг юм шинжлэх ухаан. Хүн сэтгэлээ сайн судлахын ач холбогдол ер нь юу гэдэг юм бэ? Би түрүү ярьсан нөгөө сэтгэц ухамсар юмс үзэгдлийг тусгаж аваад эргээд хариу үйлдэл үзүүлэх гэдэг. Энэ бол жоохон харьцангуй юм академик хариулт болчлоо л доо. Энгийн байдлаар хэлэх юм бол энэ бол харилцах энэ үйл явцыг судалдаг. Харилцаа одоо шинэ сэтгэл судлалыг судалж энэ төлөө ойлголттой болно гэдэг бол үндсэндээ одоо хүн аливаа нэг юмтай харилцаа үйлчлэлд орж харилцаж харилцах тэр чадвар үеийг эзэмшнэ гэж одоо бас хэлж болох юм. Гэхдээ одоо жишээ нь нэг хоёр бол өнөөдөр сэтгэл судлалын шинжлэх ухаан ингээд судлаа явж байгаа ч гэсэн харилцах чадвар номер 1 болсон юм бол байхгүй. Тэгэхдээ зүй тогтлог бол мэдж байгаа. Тэрийг нөгөө дараа нөгөө амьдрал дээр хэрэгжүүлнэ гэдэг асуудал бас их чухал шүү дээ. Тэгэж одоо эзэмших бас их чухал байдаг. Гэхдээ манай их хоёр ч сайхан харилцаа сайтай залуу. За тэгээд сэтгэл судлал заа тэгвэл ийм хөө байдаг бол одоо бид нэр сэтгэл хөдлөлийн тухай сэтгэл хөдлөлийг ер нь ухаалгаар удирдах чадвар гэж юу хэлээд байна. Ийм чадварт яаж суралцсан? За зөв сэтгэл хөдлөлийг ухаалгаар ихээс хүмүүс IQ гэдгээр нэг сайн мэддэг баг. Одоо энэ сонсож байгаа хүмүүс бол IQ гэдээ сонсч ирсэн үхээр сонсч ирсэн л гэж. Ер нь бол чухал юм чадвар юм байна гэдгийг хүмүүс өнөхөдөө ойлгоод. Тэгээд энэ ухаалгаар удирдна гэдэг чинь энгийнээр хэлэх юм бол хүн өөрөө өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таньж мэдэх. Хоёрдугаарт нь хүн бусдын одоо сэтгэл хөдлөлийг таньж мэдэх. Гуравдугаарт нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах. Дөрөвдүгээрт нь бусдын сэтгэл хөдлөлийг удирдах. Таньж мэдэх, удирдах гэдэг нэг юм үйл өгөн дээр л явж байгаа байхгүй. Тэгээд ерөнхий араа мань бол энэ дотор. Тэгээд өөрийгөө сэдэлжүүлэхтэй шийдвэр гаргах, дасан зохицох гэдэг юм олон дэд юм чадварууд энэ дотор хамаарч идэг. Тэгээд товчхондоо бол ерөөсөө л өөрийнхөө сэтгэл хөдлөл одоо эмоц гэж яриад байгаа. Тэрийг зөв одоо таньж мэдээд зөв удирдах асуудал. За чиний номон дээр бол жишээ нь маш олон ойлголттой одоо жишээ орсон байгаа байна. Ер нь нэг одоо манай монголчуудын амьдралтай ойрч гэдэг юм уу? Одоо сэтгэл хөдлөлөө ухаалаг удирдсан одоо жишээнүүд ямар байдгийг одоо удирдах чадаагүй ямар жишээ байдгийг. За яг амьдрал дээр бол олон жишээ байна л да. Яг ахуйтай холбоотой яг энэ ухаалаг сэтгэл хөдлөл номон дээр бол монгол хүмүүсийн онцлог тохирсон монгол нөхцөл байдалд үүсдэг юм жишээнүүдийг авснараа жоохон юм орчуулгын ч юм уу те бус номнуудаас арай ялгаатай юм болов уу гэж бодож байгаа. Зүгээр бид нар ингээл одоо өглөө гэрээсээ гарах гэж юм ингээд замын хөдөлгөөнд оролцоод бухимдаад тэгээ нэг тийм таагүй байдалд ордог юм тохиолдлууд бас түгээмэл байгаа шүү дээ. Бид нар яагаад тийм богино хугацаанд тийм таагүй байдалд ордог юм бэ гэдэг асуудал. Одоо гадаадд сургалт төгсөж ирсэн их л их тийм өндөр боловсралтай гэдэг дотоодын ч бас боловсрал эзэмшсэн ийм залуу
Тэгээ өглөө гэрээсээ гарахдаа сэрсэн чинь ажилласаа хоцорсон байсан. Тэгээд ээж рүү уурлж. Намайг сэрэхгүй байсан. Тэгээд ээж рүү уурлаад бүр аюу бухимдалтай. Энэ бол бас тухайн үед үүсэж байгаа ийм пүүстер юмнуудаа захирч чадахгүй байдаг шүү дээ. Гэх мэтлэн гэр жишээнүүд байна. Одоо чон сургагч гэдэг ингээ ярих юм бол одоо нөгөө чон сургадаг хүн чинь их боломжтой харилцах хэрэгтэй гэдэг юм байна л да. Тэгээ чон өөрөө аратан, чон бол угаасаа л тэр уур хилэн тэ догшин тийм арын шимтэй харилцаж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ тэрийг их тийм мэдэрч оновчтой зөв харилцаж чаддаг хүн л чон сургагч. Яг үн шиг хүн өөрөө өөрийнхөө сэтгэл хөдлөл төр нэг таагүй өсгөгийн бүхсүүл яг чон гэсэн үг байхгүй. Тэр шиг тэрнтэй их болгоомжтой тэрийг их таньж мэдэрч харилцдаг. Гэдэгтэй адилхан одоо харилцах хэрэгтэй гэдэг санаа юм байна. Айку гэж одоо манайхан бол бас олон жил ярьсан. Оюун ухааны итгэл зүйр гэдэг нэг үгээр орчуулад байсан. За ер нь бол бас оюун ухааны чадвар гэж ингээнээр ойлгох тийм байгаа шүү дээ. За сүүлийн үед энэ IQ гэж яриад байна. IQ гэдэг бол одоо emotional intelligence Q гэдэг гам дээр коэффициент юм л да үндсэндээ. Тэр үл зүгээр нэг тоон үзүүлэлтийг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ хоёр ер нь хоёулаа байх хэрэгтэй юм уу? Аль нэг нь одоо илүү байх хэрэгтэй юм уу? IQ ч гэсэн том чухал давуу талууд бай, IQ ч гэсэн давуу талууд бай. Зүгээр энэ хоёрын зүгээр нэг ялгаатай талыг нь хэлэхэд бол IQ бол харьцан софт шин чанартай ур чадвар байхгүй. Амьдралын одоо түгээмэл нөхцөл байдлуудад илэрдэг. Жишээ нь IQ бол одоо ээжтэйгээ харилцаж байхад эсвэл эхнэртэйгээ харилцаж байхад тийм ч чухал биш байж магадгүй. IQ яг тэр нөгөө ажлын яг тэр нөгөө тань мэдхүй шаардсан ур чадвар шаардсан ажлуудад IQ шиг чухал юм байхгүй. Гэхдээ IQ яг өөр хэрэгтэй зүйл дээр л шаардлагатай гэсэн үг байна шүү дээ. IQ бол амьдралын нөхцөл байдал болгонд илэрнэ. Тэр ажил дээр ч гэсэн илэрнэ IQ. Хичээл дээр ч сурж байхад ч гэсэн илэрнэ. Гэр бүлтэйгээ харилцаж байхад найз нөхдөдтэй харилцаад амьдралын бүх хил талууд IQ-гийн одоо нэг хүрээ нарийн том өргөн гэх юм уу? Одоо хэрэглэгдэх боломжууд нарийн өргөн гэсэн үг. Ач холбогдлын хувьд энэ хоёроо адилхан. Ер нь бол. Ажилд ороход одоо энэ нэг IQ-гийн бас тест авдаг шүү дээ, тийм ээ, зарим газрууд. Энэ шиг энэ IQ-гийн одоо ийм тест гэдэг юм уу те, ингэж шалгах тийм хэмжүүр байдгүй. IQ-гийн бол янз бүрийн тестүүд нөгөө дасгал даалгавар гүйцэтгэдэг хэрэглэгдэх түүнүүдтэй тестүүд байгаа. Дэлхийд алдартай зөндөө олон тестүүд байна. EQ-гийн бас тестүүд байгаа. Одоо хүн өөрөө өөрийгөө үнэлдэг тестүүд бас байна. EQ-гийн энгийн хэлбэршүүлсэн тий. Эсвэл бүр нарийн ингээд одоо цүнхс автаа ингээд маш нарийн тестүүд ч гэсэн бас байгаа. Тэгээд тэднээр онцлол үнэлнэ гэсэн үг л дээ. Яг хоо ажлын газрууд ажил болгогчид бол за эхлээд нэг тийм тест авдаг юм уу? Гэхдээ EQ-г бол бас яг ажиллах явцад нь бас ажиглах байдлаар тий тэр хүний IQ-г бол шалгах бах тийм ээ. Тийм бол. Яг тестэр үнэлэлээс гэсэн субъектив нөлөө орох магадaltaй л да. IQ-гийн тест авч байгаа энэ ажлаар томоохон компаниуд бол авдаг манай. EQ-гийн тест ч гэсэн авдаг болж эхэлж байгаа юм байна. Одоо тэр MCS энэ бол IQ руу илүү анхаарал хандуулдаг болсон байлаа ажил тэр хүний нөөц нь бол. Гадны улс орнууд бол IQ-д маш ач холбогдол өвчтэй байдаг. Чиний хэлдгэр бол бас зүг байхгүй. IQ бол бас нэг тестээр шууд илэрдэг шинжийн үзэгдэл бас гэж хэлэхэд төвхтэй. Оюун ухаан бол үнэхээр тестээр бол 100% баталгаатай гарч байна. IQ. За жишээ нь тэр ажлын орчинд те хүний нэг хандлага гэж нэг юм чухал юм байгаа шүү дээ. Энэ хүн заах мэдлэгтэй юм байна, чадвартай юм байна, боловсралтай юм байна те. Гэхдээ ажилдаа хэрхэн хандж гин үү? Ажлын хамт олонтойгоо хэрхэн хандж гин гэдэг тэр хандлагыг ярддаг. Энэ хандлага ер нь IQ-тэй шууд холбогдно үү? Хандлага чинь эерэг сөрөг гэж хоёр юм байгаа шүү дээ. За. Ер нь ерөнхийгээр харах юм бол тэгээд тэр хандлага чинь сөрөг байх юм бол одоо тэр ажилдаа хандах хандлага явахгүй болоод байна шүү дээ. Сөрөг хандлагатай болохоор ажилдаа амжилт гаргахаа болж эхэлж байна. Гэдэг шиг сэтгэл хөдлөл бас эерэг сөрөг гэдэг хоёр ерөнхий юмд хамаарч байна. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө одоо өдөртөн зохицуулж чаддаг хүн, сөрөг таагүй мэдрэмжүүдэд зохицуулж чаддаг хүн, сөрөг таагүй хандлагаа бас одоо өдөрт чадна гэсэн үг. Тэр энэ хоёр маш чухал холбоо одоо харилцаатай байхгүй. Одоо бид нар улс орн угаасаа болохгүй байна гэж бодоод яваад байгаа тэр чинь мэдрэмж шүү дээ.
энэ мэдрэмжээ зохицуулбал тэр бодлоос болж хямрах юм байхгүй болно гэсэн үг байна. Одоо бид нар чинь зайлшгүй нөхцөл байдалд цогсон учраас хүнийг цохох ёстой гэдэг шиг нөхцөл байдал өдөөгч онцгүй байсан учраас таны хариу үйлдэл бас онцгүй байна гэдэг чинь механик хариу үйлдэл болчиход байгаа байхгүй. Тэр ухаалаг гэж яриад байгаа чинь өөр. Нөхцөл байдал тэр өдөөгч сөрөг байсан ч гэсэн та тэрэнд эерэг байх тухай асуудал яриад байгаа байхгүй. Тэгвэл хүн одоо би өөрийгөө одоо шинэ. За би ер нь хэр IQ-тэй хүн бэ гэдгийг одоо шинэ яг одоо өнөөдөр ингээд мэдэх ямар арга чарга байна. За одоо интернетэд ороод үзэж харах тийм хамгийн түрүүнд та өөрийгөө те IQ-г мэдхийн тулд маш богино хугацаанд интернетэд онлайн тестүүд байна. За гэхдээ тэр аргачлалыг нь бид нар мэдэхгүй учраас бөглөөл хариугаа харахаас өөр сонголт байхгүй шүү дээ. Тэгээд яг тэр нөгөө ямар их үүсвэр дээр тэр тест байна гэдгийг харах хэрэгтэй. Яг мэрэгжлийн тэр сайтууд сэтгэл зүйн томоохон компаниудын тэр тест байна уу? Эсвэл зүгээр бологч юм эсвэл хувийн өндөр байна уу гэдгийг харах хэрэгтэй. IQ тэгвэл өсөх боломжтой юм. IQ бол яг аль ч үед хөгжүүлж болно. Аль ч үед хөгжүүлж болно. Гэхдээ л бас боломж нь хэдийн үед их нээлттэй байдаг гэхээр бас бага насны байдаг. Багасаа л тэр хүмүүжил суур одоо тэр юм аа сэтгэл хөдлөлтөйг ажил сурах хэрэгтэй байхгүй багасаа. Мэдээж одоо бүр жоохон хөвгт бол тэрийг ойлгохгүй байгаа шүү дээ. Тэгэхээр эцэг эхийн сайн чиглүүлж өгөх хэрэгтэй гэсэн үг. Тийм үйл явдал одоо үйл хөдлөл тэр хүмүүжлийн арга барилаар л чиглүүлж өгнө гэсэн үг. За тэгэхээр одоо подкастыг сонсож байгаа залуу эцэг эхчүүд хэрвээ байвал хүүхдээ бас анханаас нь энэ сэтгэл хөдлөлийн ухаалгаар удирдах сургах хэрэгтэй юм байна шүү гэдгийг бас хэлээд авъя. Одоо бид нар чинь бага насны хүүхдүүдийг энэ ямар өсөг вэ, энэ ямар тоо вэ гэж асуувал, энэ ямар амтан бэ гэж асуувал байдаг шүү дээ. Тэр шигээ хүний нөө эмоцуудыг харуул, эмоцнуудыг харуулад баярлж гин, ууралж гин гэдгийг л таниулахаас эхэлдэг байхгүй. Төмөн олон янзын мэдрэмж байгаа. Тэр болгоно эхлээд шууд хүний нүүр царай руу хараад мэдрэх төвшний тийм дасгалуудаас л эхэлдэг байхгүй. Тэгэхээр бас ийм нас эхэлж болно. Өөрхийн юм картууд гэртээ хийж аваад тэгэл тэргээр яаж яа нууралж байна тэ үг нь байж идэг, хувирлал нь байж идэг. Ингээд бол бас гайхамшигтай сэтгэл хөдлөлийг таньж мэддэг хүүхд бэлдэх бол боломж байгаа шүү дээ. Тэгэл аргачлалууд цаашаа юмнуудыг хүүхд хүмүүжүүлнэ чинь нэг явцдаа тэ айжмдаа ажлынхаа хажуугаар хийдэг юм биш тийм хүний амьдралын хамгийн чухал юмнууд байна. Сэтгэл хөдлөлийг ингээд бид нар багаас нь хөгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл за өсвөр насны одоо хүүхдүүд рүү ч юм уу л да тий. За тэдэнд одоо шинэ хамгийн ихээр тохиолддог бэрхшээлүүд ч гэдэг юм уу сэтгэл хөдлөлийн бэрхшээл юм уу. Ер нь нэг тийм сэтгэл санаанд докторгүй байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь сэтгэл зүйчид энэ дээр юун дээр нь анхаарч идгийг, юуг нь судалж идгийг, ямар зөвлөгөө өгч идгийг. За өсвөр нас сэтгэл чинь нэг 12-оос нэг 17-8 орчим хүртэл. Тэгээд сэтгэл зүйн хувьд бол нэг хямралыг даван туулж байгаа юм байна. Тэгээд тэр хямралаа хэр зэрэг үр дүнтэй давж туулж чадчихна. Тэрэнд нэгцэгчүүд нь яаж тусалж байна, багш нар нь яаж тусалж байна. Найз нөхд нь хэрхэн нөлөөлж байна гэдэг юмыг тооцох нь чухал. Яг угаасаа л ингээд дамжиж өнгөрдөг юм. Нэг тийм сэтгэл зүйн хувьд нэг тийм өвөрмөц юмыг дамжиж өнгөрч байгаа одоо мөчлөг багхгүй. Өөрөөр хэлэх юм бол тэд нар илүү их тийм фантазл, хийсвэр тийм мөрөөдөлж байт юм уу те. Өөрсдийнхөө бодит байдал дээр боломжгүй байсан зүйлийг боломжтой юм шиг бодож явдаг нас багхгүй. Нөгөө цагаан мартаа ханхүү байж байгаа юм шиг амьдэрдэг хүмүүс багхгүй тэр чинь. Тэгээд цагаан мартаа ханхүү бодоод хан налаа зогсчихсэн чи ээж нь хөөш чи аягаа угаалдаа чи гэж хэлэх бол бодит байдал шүү дээ. Тэгээд тэрний мөрөөдөл дотроо бодож байсан тэр сэтгэл зүй ээжийн орчны зүгээс ирүүлж байгаа тэр аягаа угаа гэдэг бодит байдлын оронд асар том зөрчил үүсдэг. Тэгээ бүрстэ би чадахгүй гэж орилмоор санагдав. Тийм л ялгаанууд байдаг. Тэгээд тэрийг нь л олж анзаарч тэрийг нэгдүгürt бол үгүйсэхийн оронд хүлээн зөвшөөрч зөвлөлдөх байдлаар харилцах нь хамгийн чухал. Эцэг өсвөр насныханд эцэгчүүдийн нэг гаргаад байдаг алдаа дандаа нэг тушаах гэдэг ч юм уу те. Эсвэл миний хар бай гэдэг ч үгүй юм те. Тийм толголтууд бол хэзээ ч эвлэрдэг байхгүй өсвөр насныхаа. Тэрнээс өмнөх насныхан бол хүлээн зөвшөөрөөд ч юм ингээ явж иж болдог боловч өсвөр насныхан бол тэрийг хүлээж авдаггүй. Тийм учраас зөвлөлдөх байр суурьтай харилцах нь маш чухал. За тэр эцэгхийн зүгээс бол тийм байна. Өсвөр насныхан өөрсдөө ер нь юун дээр анхаарах хэрэгтэй. Янз бүрийн шинэ үүргүүд гарч ирж байгаа байхгүй юу? Нийгмийн хувьд ч гэсэндээ нас нь өсөж өгсөмаа найзуудтайгаа гадуур явах нь гэсэндээ сонирхлууд нь янз бүрийн сонирхлууд бий болж эхэлнэ.
Тэгээд янз бүрийн үүргүүд гарч ирж байгаа хөөх тэр хөлтөд. Өмнөх наснуудыг нь бодвол. Тэгээд тэр үүргүүд донд ингээс одоо аль нь чухал юм бэ гэдгийг ялгаж салах боломж нь алдагдчих эхэлдэг. Тэгээд нэг буруу зам мам гэж ярьдаг тийм буруу зам руу орох ч магадлал эрсдэл хамгийн өндөртэй болж эхэлж байгаа хгүй сэтгэл зүйн хувьд. Тэгэхээр энэ насны хүүхдүүдийн яг сайн явж байгаа хүүхдүүд шүү дээ. Амжилттай байгаа хүүхдүүдийн нэг юм нь бол өөрийнх нь дотор нэг дүр үүсгэх хэрэгтэй. Би яг ирээдүйд ийм хүн болно. Гэхдээ нэг хүнийг дуурайх биш. Дотор нэг би ирээдүйд ийм байх хэрэгтэй байна гэдэг дүр үүсгэх хэрэгтэй байна. Тэгээд тэр дүрийн төлөө одоо сурдаг, хөдөлмөрлөдөг, одоо хөгждөг. Тийм байвал хамгийн супер. Яг энэ өсвөр насных яг ийм дотроо ийм дүртэй хүүхдүүд байгаа. Түгээмэл үүдэг ийм хүүхдүүд. Одоо тэр ухаалаг сэтгэл хөдлөл ном дээр бол нэг жишээ байсан шүү дээ, тий. За нөгөө оюутан хүн байсан баг. Нөгөө хичээлүүдээ ингээд богносээр байгаа сүултээ хямралд орж исэн. Номер 1 тэр бол өөрийн удирдлага. Сэтгэл хөдлөлөө өөрөө удирддаггүй хүний асуудал واخхой. Одоо цасан бөмбөлөгтэй зүүрлж байгаа юм. Цасыг чи нөгөө гарахаар ингээд цас орсон цасыг бөөрнхийлээд өнгөрүүлээд хахаар томроод идэх штэ. Яг тэр шиг өнөөдөр өгсөн даалгавар. Яг тэгээд өнөөдөр бол ингээд даалгавар 14 хоногийн дараа авъя гэдэг даалгавар өгөхөд тэр эхний нэг 2 өдөр бол ямар ч тэр даалгаврын тухай бодохгүйгээр хийхгүйгээр аз жаргалтай байж чадчих واخхой. Тэгээ нөгөө даалгаврын хугацаа ойртох тусам жижиг хямралууд өсч эхэлдэг. Тэгээд нэг хямрал өсчүүл тэр ингээ бүр гэрээ томроо явчихдаг. Цаашаа хоног хугацаа өнгөрөх тусам цасан бөмбөлөг шиг. Тэгээд цаг хугацаа тулахад маргааш өгнө гэхэд урд орой нэгийг байгаа бол энэ бол нөгөө цасан бөмбөлөг бол хамгийн томдоор очсон. Айжмдаа томрох тусмаа цасан бөмбөлөг тэр зөвхөн нөгөө даалгавартай холбоотой зүйл дээр биш. Хоолоо идэж яхад нөлөөлж эхэлнэ. Найзуудтайгаа уулзж яхад нөлөөлнө. Зүгээр ч нэг киног бас 50 үзэж чадахгүй болж эхэлнэ тэ. Тэгээ хүмүүс рүү бохомддог болно гэдэг юм уу. Ийм байдлаар нөгөө цасан бөмбөлөгч нь амьдралын бүхий юмнууд руу орж эхэлдэг байхгүй. Тийм учраас тэрийг томрохоос өмнө одоо таслан зогсоох буюу даалгавраа хийх тухай асуудал. Хийхэд тэр хиймээргүй байгаа мэдрэмж сэтгэл хөдлөлөө зохицуулах удирдах чадвар байхгүй. Бид нар чинь тэр залхуур гэдэг чинь хиймээргүй байгаа санагдаж байгаа буюу тэр feeling. Тэрийг ерөөсөө анзаардаггүй. Тэрнтэй ажилд сураагүй учраас насан туршдаа хиймээргүй санагдаал явж лээ. Тэгэхээр ерөөсөө эхнээсээ л энэ төрж байгаа мэдрэмжүүдээ шууд зөв зохицуулах асуудал маш чухал. За манай энэ хоёр би одоо бас асууя гэж боддог. Манай энэ хоёр чинь бол эхнэр хүүхэдтэй залуу аав. Тэгээд би одоо ингэж бас нэг хөгжилтэйч юм уу нэг юм асуух гэдэг юм л та. Одоо анх эхнэртэйгээ танилцж байхдаа ер нь энэ мэрэгжлийнхаа онцлогийг ашиглаж ивөө. Мэргэжлийн онцлог онцлог ашиглаагүй. Ер нь бол тэгэл байгаагаар шүү дээ. Яг зүгээр ашиглал ингээд яг бэрхшээл тулгууруул ашиглана шүү дээ чинь. За. Одоо ашиглах юм байвал гэсэн үг шүү дээ. Бэрхшээл хэрвээ ингээд нэг анх одоо болцоо ч юм уу энэ дээр ингээд үл ойлголцох эсвэл одоо надад дургу байгаа юм шиг ч юм уу те ийм үүсвэл одоо магадгүй зүгээр ашиглахгүй хийг одоо үүсэхгүй юм зүгээр те. Гэхдээ бол зүгээр энэ бидний процесс бол тэгэл ер нь зүгээр ингээ өөрсдийнхөө мэдрэмжээр л ингээл явчих. Тэрэн дээр бол нэг тийм мэрэгжил инээтрээ янз бүрийн юм ашигласан юм бол байхгүй. За тэгвэл үнэхээр л нэг уучрах хэвээр тавилын юм да. Хүмүүс нэг алдаа байдаг байхгүй. Сэтгэл зүйч за чи намайг нэг хараад нэг хэлээд ихтэй би ямар хүн байна гэдэг л те. Тэр бол нэг далтыг харддаг далай лам аль эсвэл те. Тийм биш. Гэхдээ яг зүгээр олон жилийн туршлага тэр мэдрэмж энэ юм хөгжөөд эхлэх юм бол хүний тодорхой тэр шинж тэмдгүүдээр нь хүнийг таньж мэдэх юм боломж мэдээж нээлттэй байх. Гэхдээ хүнийг хараад асуултанд хариулангуут нь шууд хэлээ л да. Чи ховс хийжсэн үү? Үг. Одоо нэг хөвтүүлж байгаа л ингээл ховцдаг шүү дээ тий. Тэр бол одоо сэтгэл зүйн нэг төрөл тий ер нь бол. Яг хөө сэтгэл судлалт бол тэр нэг заслын нэг төрөл гэж байна. Сэтгэл заслын. Тэр мөр бол одоо мэдэхгүй шүү дээ. Энэ уг л яг энэ сонсогч түмэндээ. Намайг одоо хөвтүүлж байгаа одоо ховстоод энэ хоёр чамд хайртай, энэ хоёр чамд хайртай. Ховсон байх үедээ гэж хардаад байна. Ховсон чинь тусгай сургууль моргол тэр бас нарийн мэрэгжил руу орно доо. За тэгээ яг бит хоёрын өнөөдөр подкастаар бас харьцангуй чөдөөтэй гэхдээ бас нэг хэрэнд хэрэгтэй нөгөө сэтгэл судлалынхаа салбарын юмнуудыг хилээд авъя гэж бодож байгаа. За тэгээд хоёулаа ном руугаа буцаад нэг хэрэгэд оръё. Ухаалаг сэтгэл хөдлөл гэдэг нөхөө ном байна. За сая хийцээ гарлаа. 4 сарын дундуур байна.
Чи урд нь бол нөгөө харилцааны Сэтгэл зүй гэдэг ном гаргасан шүү дээ. Нэг хар хавцтай ном гаргасан. Ерөөсөө миний судалгааны ажилтай холбоотой 2 ном гарчиж байгаа байхгүй. Харилцааны сэтгэл зүй гэдэг чинь хүний нөгөө харилцаатай холбоотой бас миний судалж ирсэн юм диссертацийн ажлын бас нэг хэсэг. Тэгээ сая диссертацийн ажил дуусгахад бол энэ IQ гэдэг юм чи айгүй чухал юм байна гэдэг. Энэ бол нэг диссертацийн ажил болоод хавцлагдаад нэг номын санд байж идэг зүйл биш байна гэдэг. Энийг бол ном болгож олон нийтэд бас хүртээмжтэй байрлах үүднээс энгийн хэлбэршүүлсэн буюу нөгөө шинжлэх ухааны хэлбэршүүлсэн баримтат ном гэж тийм хэлбэртэйгээр бичигдсэн ном байна. Одоо ер нь бол хүн бас нөгөө номоо бичиж байхдаа нэг зориг биш нэг юм байна шүү дээ. Энэ номыг ер нь яах гэж бичиж байгаа. Тэг хүнд зориулж бичиж байгаа. Тэр хүмүүсийг одоо яг яагаасаа ямар үр дүн төрөөсэй юу болж аваасаа гэж бодож бичсэн байна. Тэр харилцааны сэтгэл зүй бол одоо яг олон нийтэд гэхээс илүүтэйгээр яг энэ чиглэлийг сонирхож судалж байгаа хүмүүст зориулсан ном учраас олон нийт одоо нэг сонирхол учиргүй аваад ингээд байдаг төрлийн ном биш байхгүй. Ухаалаг сэтгэл хөдлөл бол яг олон нийтэд зориулсан да. Хинч авч уншвал амьдралд нь үр өгөөж өгөхөр ном гэсэн үг байхгүй. Бүх насныханд. Тийм учраас энийг нөгөө яг зорилго нь бол тэрээс IQ гэж яг юу юм гэдгийг ойлгож авна. Тэгээд дотроо ямар одоо тийм бүрэлдэхүүн тийм чадварууд байдаг гэдгийг ойлгож авна. Та аль сэтгэл хөдлөлийн хувьд та аль хэв шинжийн хүн бэ гэдгийг ойлгож авна. Тэгээд тийм хэв шинжийн хүмүүстэй юу яаж харилцах ёстой гэдгийг ойлгож авна. Тэгээд номон дээр бол зөвлөгөө сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу IQ-г хөгжүүлэхэд ингэн гэдэг тийм маш товчхон энгийн зөвлөгөөнүүд байна. Уншаад шууд хэрэгжүүлж болохоор. Нийтдээ нэг юм 4 бүлэгтэй ном. Номны хавсралтан дээр орсон ном хэсэг бол бас айгүй чухал. Яг академик талаасаа бол маш чухал мэдээллүүд байгаа энэ дэр. Энгийн хүмүүс бол тэрийг нэг сонирхохгүй байж магадгүй зүгээр хавсралт хэсэгт орсон. Яг энэ чиглэлээр судалгаа хийж байгаа одоо ч юм уу тэ сонирхдаг хүмүүст бол айгүй тийм ховор мэдээлэл байгаа байхгүй. Яг хавсралтайгаа бол ингээл 5 мөглөл гэсэн. За ингээд ер нь бол хоёулангийн ярилцах цаг бас нэлээд явсан байна. За тэгээд энх хоёр маань одоо утгын англи сургууль багшилж байгаа. За ингээд хажуугаар нь эрдмийнхаа номынхоо ажлыг хийгээ явж байгаа. Одоо цаашид ер нь өндөр ажил хийж бодож байна. Яг энэ сэдвийнхаа хүрээний судалгааны ажлыг цааш нь үргэлжлүүлнэ. Миний зүгээр дотор бодож байгаа юм бол гэхдээ бодож л явдаг юм болохоос биш тэрийг ингээд зориод бас одоо боломж нь зарлагдмал ч юм байхыг үүсэхгүй. Одоо энэ сэтгэл судлал гэдэг юм чинь жоохон тийм манайд бол жоохон тийм юу болмоор байна. Дижитал тал руугаа орох шаардлага байна шүү дээ. Технологич хэрэгтэй байна. Энэ сэтгэл судлал хүмүүсийн амьдралд хүрдэг болох хэрэгтэй байна. Жишээлх юм бол сэтгэл судлалын тэр яг хэрэглээний чиглэлийн юмнууд нь хэрэгэлдэг хүнд яг өргөхөж өгдөг юмнуудыг түгээмэл хэрэгэлдэг болмоор байна. Тэр нь жоохон тийм дижитал технологи тал руу орж тэрэнд ингээд суулгаж өгөх хэрэгтэй байна гэд ер нь бол ингээд бодож байгаа бол амар их байна. За баярлалаа. За ингээд сонсогч та бүхэндээ бидэнтэй хамт байсанд баярлалаа. Дараагийн подкастаар иргэн уулзлаа. Түр баярлалаа. За баярлалаа.